Дараагийн мэдээ. Өнгөрсөн 1-р сард цагдаагийн байгууллагаас OneXBet цахим мөрөөдөө тоглоомоор заллин үлдсэн байж болцсошгүй 100 гаруй иргэнийг шалган ашиглаж байсан эд хэрэгслийг нь хураавчээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн байдлаар 12 хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, арилжааны 7 банкны дансгийг хязгаарлаж, зуулчлалын үйл ажиллагаа явуулсан 24 иргэнд татварын акт тавьсан байна. Түүнчлэн төрийн 91 албан хаагч мөрөөдөө тоглоом цахимаар тоглож байгааг дансанд нь шинжилгээ хийснээр тогтоожээ. Удаа дараа мөрөөдөө тоглоом тоглоодын зөрчлийн тухай хуулийн 5-9-ийг зөрчиж байгаа нэлээд олон иргэд байна. Монгол улс тоглогч хэрэглэгч бол нэлээдгүй их байгаа. За энэ дотор бол төрийн албаагч бас тоглоод байгаа асуудлууд бол бас нэлээд байгаа. За бид өнгөрсөн 7 хоногт бол 91 төрийн албаагчийн тоглож байгаа этгээдүүдийн судалгаа гаргаад ингээд мөн зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор өнгөшөлтөд ажиллаж байна. Энэ OneXBet аккаунтаар дамжуулаад мөнгөн хөрөнгийн гүйлгээ шийдвэрлэлгээ хийж байгаа тохиолдолд бол усан дээр нь ирсэн OTP буюу баталгаажуудын мессежийг ирүүлэхгүй байх. Энэ ажлыг оператор компаниудаа зөвшөөрсөн байгаа. OneXBet аппликейшн буюу домен хаягийг харж хясалтанд оруулсан байна. За харж хясалтанд оруулах зөвшөөрлийг прокурорын байгууллагаар холбогдох зөвшөөрлийг гаргуулад тэгээ мөн OneXBet-ийн агент хийдэг улсуудын мөнгөө татан авалт хийдэг Mob Cash гэдэг аппликейшнийг бас мөн Монгол улсад татж болохгүй болгосон 110-аас 120 орчим агент буюу энэ хөрөнгийн шилжүүлдэг гадаад OneXBet шилжүүлдэг агент гэсэн нэртэй хүмүүс байгаа. Эдгээрийн дансыг бол 2 үе шаттай бол барилт хийсэн. Дансанд нь барилт хийсэн. За ингээд бол цаашдаа бол зарим нэг дээр нь хэрэг үүтгэлт иргэн нээгээд өргөжлүүлээд албан ёсны дансан дээр нь прокурорын зөвшөөрлөлтөөр хязгаарлалт тогтоох ажлыг хийгээд явж байгаа гэсэн үг. Ер нь бол Монгол банктайгаа хамтраад санхүүгийн мэдээллийн албатай хамтраад 2 үе шаттай бол барилт хийсэн. Гэхдээ энэ бол богино хугацаанд хийсэн юм ажлууд явсан байна.